Тэгэхээр миний суугийн хамгийн их үзэлттэй плейлистийн нэг нь бол яалтчгүй хинтээ юу ярив сурал байгаа. Тэгээд өнөөдрийнхөө нээлжид нэгэн бичлэгээр хинтээ юу ярив сурлынхаа 5 дахь эпизодыг оруулахаар болсон байна. За ингээд бичлэгэндээ тавтай морил өнөөдөр маш сонирхолтой оролцсон байна. За ингээд та бүхний хамгийн үзэх дуртай хинтээ юу ярь сурал энэхүү өнөөдрөөр эхэлж байна. За бараг сар гарны өмнө хамгийн сүүл 4 дахь дугаараа хийсэн байгаа. За ингээд өнөөдрийн маань зочноор Морлаш киноны жүжигчин Марлмаа маань оролцохоор болсон байгаа. За сайн уу Марлмаа? Сайн уу. Өдрийн мэнд. Уран бүтээл нь сайн бидтэй. Оо сайн. Бүх юм амжилттай. Аха, өнөөдрийн манай хинтээ юу ярь суралд ээлжид нэгэн хүнтэй зочноор оролцох урилгыг хүлээн авсанд баярлалаа. За найзтай ч гэсэн урьж оролцуулж байгаад айгүй их баярлж байна. За тэгээд сонир сайхан шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу? Энэ талаар хоёлаа яриад эхлүүл ямар үдэ? За ямар ч байсан намайг хэлээд танилцуулж би өөрийгөө. Аха. За намайг Марлмаа гэдэг байгаа. Тэгээд жүжигчин. Найзынхаа өнөөдөр ингээд тийм жүжигчин. Тийм жүжигчин гэж хэлэхээс бас хаа ичээд идэм аа гэх байхгүй. Аха. Нөгөө одоо бүр анхны шатн дээр явж байгаа шүү дээ. Бүр ингээд одоо туулах замынхаа бүр хагасч ороог байгаа. Тийм болохоор бас ингэж хэлэхээс айгаад идэг ч гэх юм уу. Жохон сандралтай байдаг. Ер нь тэгээд гэхдээ ийм ингэж хэлүүлэхдээ их баяртай байдаг. Тэглэх байх уу. За тэгээд Марлмаа маань та бүхнийгаа мэдгэнчлэн миний өмнөх бас бичлэг дээр оролцож исэн байгаа. Топ 5 кино гэсэн бичлэгэн дээр орсон байгаа. Би та бүхэнд орох линкийг холбож өгсөн байх болно. За тэгээд шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу? Энэ талаараа хоёлаа яриад эхлэе. Сая карантинаас өмнө 3 сард Морлаш 3 маань Өмнө Говь аймагт 70 задгад хотод зураг авалтаа хийчихэд ирсэн 3 дугаар бүлгийн зураг авалтыг хийсэн байгаа. Тийм. Морлаш 1-2-ыг хийж дуусны дараагаар ерөнхийдөө бол арай шат дахиад бүр өөр газар очиод өөр аймагт очиод байрлаад сургууль дээр байрлаж зураг сургууль дотор зураг авсан. Тэгээд мэдээж өөр газар байрлаад тийм 70 задгад хотод очиод зураг авалт хийсэн. Айгүй бас газар үзээд ирсэнгээ айгүй их баяртай байгаа. Ер нь бол тэгээд ирээдүйд одоо манай Марлаа маань бас маш олон тийм байрлсан тийм тал дээр ажиллах бах тийм ээ. Натурын зураг авалт гэх юм уу да ер нь бол. Найз нь бас тэр тал дээр бас жоохон марах. Тэгээд ирээдүйд одоо ямар мэрэгчлэр ажиллах бодолтой байна? Жүжигчнэрээ эсвэл өөр бодсон зүйл байгаа юу Марлаа маань? Энэ талаараа. Мэдээж сонирхол болж жүжигчин талдаа байгаа. Гэхдээ нөгөө нэг юмыг тааж мэдгүй гэдэг шиг одоо сургуулаа төгсөж бас юу болохыг сайн мэдэхгүй байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол энэ талаар илүү явах сонирхол бүр ингээд ирмэлцэл айгүйх байгаад байгаа болохоор энэ талыг чиглэх байхаа гэж би ер нь их бодож байгаа. Бараг л. Тэгээд найз нь бол киног нь үзсэн тэгээд бас Марлагийнхаа оролцож исэн бас тэр нэвтрүүлэг байлаа. Тэрийг нь бас үзчихсэн. Тэгээд найзаар бас тодорхой хугацаанд бас нэлээд бахархсан. Баярлаа. Тэгээ өмнөх дугаарууд маань тийм жоохон тийм альбом маягийн асуултууд, хэм маягтай асуултууд асуугаад байсан болохоор өнөөдөр жоохон чөлөөтэй ярилцж байгаа. За тэгэхээр одоо энэ хөл хорионы үед чөлөө цагаараа юу хийж байна? Мэдээч хичээлээ хийж байгаа. Хажуугаар нь бас юу хийж байна чөлөө цагаараа өөрийгөө хөгжүүлэх ч юм уу? Тийм тэгэлгүй яг би чөлөөт цагаараа ерөнхийдөө бол кино айгүйх судалж байгаа. Одоо за төрөл жанрын кинонууд болон түүхэн кино ч юм уу, баримтат кино ч юм уу, за солонгос жанр юм байт юм байна, Америк жанр юм байт юм байна ч юм уу. Тиймэрхүү ингээд кино одоо тэгээд бас Монгол кино дээр үеийн 80-90-ад оны кино бас айгүйх үзэж байгаа. Тэгээд бас ингэж ялгааг нь гаргаж байгаа. Тэгээд мэдээж одоо зураг зурна
одоо юу гэдэг дүүдээ туслан гэрээ ажил гэдэг эмэгтэй хүүхэд чинь юу хийх ёстой бүгдийг л карантины хугацаанд амжуулж байна. Тийм бусад үед гэхдээ карантинг байхад айгуу завгүй байдаг байсан байлээ. Сая ингээд зураг авалт гээд тэгээд карантинтай байнгут нөгөө нэг үзэж нөгөө нэг дуусгаагүй кино ч юм уу уншиж дуусгаагүй ном ч юм уу тэднийгээ ингээд уншаад үзээд тахаар айгуу гоё жаргалтай байгаа. Карантинд байгаа ч гэсэн болон гэр бүлийнхэнтэй цаг илүү гаргаж байгаа бох тий карантин болоод. Тийм. Аха. Тэгээд энэ дашрамд бас бичлэгэндээс дуртаад хэлэхэд манай Марламаг нь бол маш олон фэнтэй юм блэ. Марламагийн топ 5 кино гэдэг түрүүний бичлэг хэлсэнчлэн бичлэгэн дээр Марлагийн маш олон фэнүүд гарч ирсэн. Бичлэг оронгуудаар нь манай Марлаа ихч гоё, угаасаа л Марлаа ихч гоё гэдэг тийм комментууд, эерэг комментууд маш их орж ирсэн. За баярлаа. Үнэхээр баярлаа. Тэр болгон маань одоо Марлагийн маань одоо хөдөлмөр байгаах тий. Тиймэрхүү гоё эерэг үг сонсоход бүр ингээд цаанаас нэг жижигхэн үгэнд урамшаад улам их юм хиймээр санагдаад нэг тийм зориг урам авдаг. Одоо чи ч гэсэн тийж байгаа гэдэг ингээд айгу гой өгнөөс сонсоод хахаар цаашаа ингээд бичлэг хиймээр санагдаад өөр хэнийг оролцуулах уу гэж шинжэнгөө бодож ханаад ч юм уу. Тийм тэглэх байх уу. Ер нь бол тэгдгэлтэй миний бичлэгийг ер нь одоо дөнгөж эхэлж байгаа учраас эхлээд нэг жоохон хүү үзэхгүй байхад тэгэл мэдээж шантрах үед тэгэл гарч байгаа юм чи. Тэгэл тэр болгонд хүмүүсийн хэлснээр чиний бичлэг чинь юм байлаа шүү, тийм байлаа шүү, гоё байлаа гингүүтэн тэгэл өшөө илүү урам аваад ирмэлдэж байгаа байхгүй юу? Тэгээд би ч гэсэн найзынхаа бүх бичлэгийг нь үзсэн. Тэгээд айгүй ингээд сайжраад дээлээд бүр баг удахгүй мэрэгжлийн төвшөнд очих байхаа. За баярлаа. За. Ер нь бол урмын үг гэдэг чинь бол хүнийг маш гоё болгож өгдөг тийм ээ? Тийм. За. Мэдээж. Сүүлийн үед хүн болгонд л одоо инфлюенсер буюу одоо мотивац авдаг хүнтэй болсон шүү дээ. За энэ хүн миний инфлюенсер ч юм уу тийм хүн байдгүй эсвэл одоо аль эсвэл зүгээр жижиг жишээ дуртад үлгэр дөөрэл авдаг хүн байдгүй манай Марлагийн хувьд. Мэдээж хүн юм чинь байлгүй л яах вэ? Бага. Тийм. Хэрвээ дурдна гэх юм бол мэдээж Монголоос ч байгаа, гадаадаас ч байгаа. Гэхдээ миний хувьд бол эхлээд эмэгтэй хүний тал дээр бол ээжээсээ маш их үлгэр дөөрэл авдаг. Ээжигээ хараад манай ээж аав хоёр удаан хугацааны туршид ингээд гадаад ажилд амьдарсан. Тэгээд одоогоор ирсэн байгаа. Тэгээд ээжигээ ирсэн чинь ингээд гэр ингээд цэлэмдэг байлоо гэдэг шиг л айгүй жаргалтай болсон. Тэгээд одоо гэрийн ажил ч юм уу тиймэрхүү зүйл дээр бол ээжээсээ маш их үлгэр дөөрэл авдаг. Харин уран бүтээлийн хувь дээр гэх юм бол надад одоохондоо би мэдээж захирал багш болох бүжин багшаараа үнэхээр биширч хөндлөж явдаг юм аа. Нөгөө нэг сайн киноны найруулагч. Бүжин багш болон манай Синарт кино мехтений оюун даргад тэр хоёр багшаасаа бүр маш их зүйлийг сурч миний зүгээр анх 0-оос хэл заасан хүмүүс болохоор тэр хоёрыг л ишдэж биширч явж байна одоохондоо. За тэгэхээр хүн болгонд л одоо сүүлийн үед тийм болж байгаа бах тий мотивац авдаг хүн үлгэр чи авдаг хүн одоо тэр хүн тийм өстой гоё би бас ийм болмоор юм ч юм уу тий. За хүн болгон тийм байгаа хаа гэж бодож байна. За надад ч тэр одоо үзэгчдэд тэр маш сонирхолтой байна л да. Энэ юу гэвэл одоо кинонд дүр бүтээгээд одоо арын албанд явхад гоё зүйл нь болон хүндрэлтэй тал нь юу байдаг вэ? Марламагийн хувьд. За нөгөө Морлашны 2 3 би нэг давуу тал нь арын албанд нь дандаа хүүхдүүд ажилладаг суралцагчид мэдээж туршлагатай хүүхдүүд одоо бүх юмаа сурч мэдсэн хүүхдүүд ажилладаг байгаа. Тэгээд би болохоор Морлаш мэдээж нэгээсээ эхлээд нэгдэр би хоцны зураачийн туслах гэдэг мастер явж исэн баггүй юу? Надад нэг тийм боломж олдоод тэгээд тэр үргээд дэжгүй биелүүлээд гэсэн чинь би ингээд ассент найруулагч гээд хүн байдаг баггүй юу? Арын албанд тэр хүнийг хараад яв би ч гэсэн энэ хүн шиг бүр ингээд энэ хүний орн ингээд зогсож байхыг хүсэж хэзээ нэгэн цагт энэ боломж олдох болов гэж бүр аюу хүссний дэс Морлаш хоёр дээр яг тэр боломж олдоод тэгээд яг хүсэжсэн зүйл маань ингээд над дээр өөрөө хүрээд ирсэн. Тэгээд би ч гэсэн их тэмүүлсний эц. Тэгээд Морлаш 2 3 дээр ассент найруулагч гэдэг маш том үүргийг гүйцэтгэсэн байгаа. Тэгээд хүндрэлтэй тал нь хэм бол мэдээж байлгүй яг хүүхэд гэдэг юу хүүхэд
чинь бас тийм том үргийг гүйцэтгэх чинь мэдээж саад бэрхшээл гарна. Гэтэ тэдний чинийгээрээ маш их зүйлийг сурч авна, мэдэж авна, туршлагачиж авч байгаа. Тийм болохоор их баяртай байдаг. Жаргалтай зүйл нь мэдээж бүр үнэхээр ингэж дурсамжтай болж байгаа. Маш их дурсамж. Одоо өсвөр насныгаа аюу их дурсамжаар бүтээлч байгаа гэх юм уу? Зургийнхаа хамт олонтой, зураг авалтынхаа үеэр ингээд бүр жижигхэн зүйл дээр хүртэл аюу их хөвчлөлтэй зүйл гардаг. Тэр болгондоо ингээд дурсамж одоо ингээд бодоход тэгжил ямар сайх юм бэ гэдэг дурсамжтай байдаг. Тэгээл дараа нь одоо ингээд зураг дуусчихсан одоо дараагийн зураг хизээ илээ. Гэл тэр зургандаа хордон гарах юмсан гэж боддог ч юм уу бүр аюу дурсамжтай байдаг болохоор үнэхээр дурлаж ажиллаа хийдэг. Байгаа. Маш гоё тийм эрэг энергитэй үгсийг манай марлмаа маань хэлж гин. Энэ одоо үзэгчтэй бас хэлэхэд энэ карантины үеэр эрэг зүйлээр үргэлж өөрсдөө хүрээлүүлж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд одоо марлмаа маань одоо энэ явж байгаа сайн арт кино академи нь дугуулan гэж явах уу эсвэл бүр тийм академи төвшөндөө явах уу? Мэдээж анх эхлэхдээ сайн арт кино академи маань дугуулan гэж байдаг байсан. Одоо ингээд туршлага зай жил болж байна. Одоо 2 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Отгон компани, отгон продакшн баггүй юу? Тэгээд одоохондоо бол кино продакшн гэж явж байгаа. За академи гэж явж байгаа. Тэгээ хүүхдүүдээ элсүүлээд. За тэгээд академи гэж явчих. Жүжигчнийхээ одоо академийнхээ хажуугаар хичээлээ хийнэ гэхэр чинь маш их тийм хэцүү байдаг бах. Тэгээд чамд хэр их ачаал ирдэг вэ? Мэдээж айгүйх ачаалал ирдэг. Юу гэнэхөө гэдэг. Тэглэхгүй яах вэ? Одоо мэдээж одоо чинь 10 дугаар анги 11 дугаар анги болчихлоо. Ингээд айгүй их. Тэгээд баг миний хувьд баг карантинаар хичээл нь баг танхимаар авахаас илүү хичээл өгөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо тэгэл хичээл цахим хичээл тэгээд айгүй удаан карантинлагдаад ингээд коронатай байлаа. Тэр хугацаанд нөгөө нэг коронавигийн хугацаанд маргааш 3 хийсэн баггүй юу? Одоо мэдээж зөвшөөрлөлтөөгөө. Тийм болохоор яг тэрний ачаагаар сая ялангуяа өмнө гоо яваад ирэхэд 10 хоногийн хугацаанд яг цахим хичээл ороод эхэлсэн. Тэгээд бүр айгүй одоо яах вэ хичээл рүүгээ ингэж хандах хэрэгтэй, ингэж кино руугаа анхаарах хэрэгтэй яах вэ гэж аваад мэдээж би бол цахим хичээлдээ бол шууд суусан нөгөө нэг одоо киноныхаа хажуугаар ч юм уу одоо киногоо явж байгаа хугацаанд ч юм уу ингэж сонсоод юм бүр ингэж тэгээд дататай болчихгоотаа сонсоод ингэж явсан. Харин бичиж тэмдэглэхээ бол ирээл тэгэл нэг 2-3 өдөрт бүгдийг ингэж хэдэн өдөр сууж байгаа л нөхчөө юм чинь тэгээд ачаалал бол их ирдэг юм байна лээ. Гэтэ миний үүрэг болохоор нэрээ гэлцдэг жаа. Ямар ч зүйлд тэгээд угаасаа хослуулад хийн гэдэг бол тийм маш төгс гүйцэтгэл гэмээр юм уу? Одоо зарим хүүхдүүдийн хувьд ч бас над шиг адилхан зөндөө ютубер хүүхдүүд байгаа. Тэгээд бичлэгээ хийн, хажуугаар нь одоо ингээд даалгавар энтрээ хийн. Марлмагийн хувьд ч гэсэн марлмаа шиг зөндөө хүүхдүүд байдаг бах тий. Тийм зөндөө. Тэгэхээр тэгээд энэ тал дээр бол одоо угаасаа энэ хэцүү үед чинь тэгэл зохицуулж хийхээс ямар ч арга байхгүй. Тий. Аха. Тэгээд өөрөө би хүсэж энэ киногоо хийж, хүсэж энэ кинондоо явж байгаа болохоор би хичээлээ хаях ямар ч эрх байхгүй. Тийм болохоор хоёуланг нь л ингэж авч явахгүй, нэгийг хаяна гэдэг бол өстой болохгүй зүйл. Тий, өстой ёс зүй маш нийцгүй зүйл тийм ээ. За. Яг одоо яг ийм үед нь гэр бүлийнх нь яаж хүлээж авдаг гэж одоо нэгийг нь сонгоч юм уу те? Тийм зарим тийм их эцэг эхнэр байдаг штэ. Одоо сакс тоглодог спортлог хүүхдтэй байлаа гэж бодох. Сакстай илүү дуртай байвал чи наатахаараа хоол олж идэггүй гэдэг ч юм уу те. Эсвэл e-спортод одоо сүүлийн үед маш хүчээ аваад байгаа e-спорт одоо тийм цахим спорт тал руугаа сонирхдаг хүүхдийг чи наатахаараа одоо дэлгэцэн донтлоо ч юм уу те. Тиймэрхүү аав ээжүүдийн хандлага маш их тийм сүүлийн үед бас илэрх гээд байдаг болсон. Энэ тал дээр марлмагийн гэрийг яаж хүлээж авдаг вэ? Ерөнхийдөө бол хүн болгоны ээж аваас нь шалтгаалдаг гэж боддоо шүү дээ. Одоо хүн болгоны аав ээж нь өөр боталтай байдаг. Манай аав ээж хоёрын хувьд бол мэдээж анхандаа бол би бүр энэ кино академид орохын тулд баг аав ээж хоёроос баг хэдэн сарч гуйлаа да. Аюу удаан гуйсны эцэд орсон. Эхэндээ дэжгүй байсан. Гээд ингээд за ингээд шатахих тусам нөгөө арай
туршлагатай болоод ирнэ шүү дээ. Тэгчүүд мэдээж ажил дааж авна. Ингээд ирнэ олон ажил ингээд хүрээлээд ирнэ. Тэгэхэнгүүт нөгөө аав ээж хоёр илүү чи ядарна ч юм уу, ингэн тэгэн ч юм уу одоо намайг айгүйх ядардаг гэж бодоод байдаг. Чи л ингэж ядраад байна гэж боддог. Гэхдээ үгүй байхгүй тэр чинь маш олон хүүхэд тэрийг хийж байгаа. Тэгээд би ч гэсэн өөрийгөө маш дурлаж өсөж хийж байгаа болохоор ямар ч ядралгүй байдаг. Хамгийн гол нь өөрөө дуртай зүйлээ болохоор маш тийм дурлаж хийдэг тий. Тийм тайварч хийдэг. Тийм. Тийм болохоор аав ээж хоёрыг одоо ойлгуулах гад одоо ингээд шагнал магнал аваад ч юм уу тэгээд ирэнгүүт аав ээж хоёр миний охин чинь юм байсан юм уу гэд арай дэмжиж ирдэг. Тийм болохоор айгүй баталж харуулвал тий. Аха. Тий. За, марламаа дээр нь болохоор одоо нэг юм жишээ гарч ирэх нь болохоор юу вэ гэвэл хичнээн дуртай зүйлтэй ингээд шамдаад тэгээд хичээх юм бол хүмүүс одоо үнэлж эхэлнэ ч юм уу те аав ээжийг жишээ нь одоо наадсахын чиг гэвэл аав ээжтэй өөрийгөө баталж харуулах ч юм уу байгаа. За марламаа одоо хүн болгон л маш их тийм сэтгэл хөдлөлттэй тэгээд тэр дунд мэдээж шантрах гэдэг тийм сэтгэл хөдлөл байгаа тийм марламаа шантрах үедээ яаж эргэж урам зориг авдаг вэ? Юунаас авдаг вэ? Өөр амар шантарч. Би чинь бүр айгүй сэтгэлийн хад муутай охин. Тийм өмнө нь бүр муутай байсан юм шиг байлаа. Одоо ингээд урлагаар жоохон явж байгаа болохоор арай сайжраад байгаа сэтгэлийн хад. Тийм тэгээд шантрах үе мэдээж байна, уйлах үе байна, инех үе байна. Тэр үе болгонд тэгээд одоо ганцаараа байж сурж байгаа. Би одоо ингэдэж штэ хүмүүс чинь миний хэцүү үед заавал хажууд нэг хүн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол би ингээд хэцүүд нь би ингээд газар тунаа нэгэн тэгэн гэж боддог. Хүн ганцаараа байж сурах хэрэгтэй байд юм байлээ. Ганцаараа байж хизээ нэгэн цагт цаашдаа миний хамгийн итгэжсэн хүн намайг орхиод явах ч юм уу. Тийм үе олон гарч ирэн. Тэр үед би тэр хүний араас ингээд гонж гутраал ингээд зовж шаналал байхгүй. Би ганцаараа байгаад ганцаараа юм болгоныг хийж сураад тэгэж явах нь надад илүү бас түлхүү зөв юм шиг санагдаад би гонж гутарсан үедээ ганцаараа өөрийгөө тавьшруулж ганцаараа байхыг илүү үзээд ганцаараа эргцүүлж тунгаагаад би чинь инглөө тийхлэн би шантрах ёсгүй надад цаашдаа зөндөө олон зам байна. Тэр замыг хасна хүрээгүй гэж би яагаад шантрах ёстой гэж өөрийгөө бас хүчтэй үгсээр хүрээлүүлж өөрийгөө хүчтэй би чинь хүчтэй охин шүү гэж ингэж өөртөө аюу их хэлдэг. Эхний ер нь шантралгүй явдаг. Шантрахгүй гэж хичээдэг. Аа. За тэгээд найздаа мөрөөдөлтөд одоо өмнөж тууштай байгаарай гэж хэлмээрээ. За мөрөөдөл гэснээс нэрээ марламаагийн маань мөрөөдөл яг юу вэ? Миний мөрөөдөл хүн болгоны мэдээж туйлын зорилго гэж байдаг. Туйлын мөрөөдөл гэж байдаг. Надад ч гэсэн байдаг. Би шөнө унтахаа өмнө байнга ингэж мөрөөдөл ингэж хүний ингэж төсөөлөл гэж байдаг шүү дээ. Бүр ингэ төсөөлөлтэй амьдраад бүр ингэ тэгдэг. Би болохоор өөрийгөө бүр ингэ тайзан дээр бүр аюу том тайзан дээр бүр ингэ шагнал аваад зогсож гинэ гэж бүр ингэ байнга орой болгон гэж мөрөөддөг. Мэдээж тэр нь дэлхийн тайз ч юм уу өөр улс орны тайз ч юм уу байгаа. Энэ болохоор миний төлөвийн зорилго бол мэдээж яг өөрийнхөө хүссэн зүйлээр амьдраад тэрүүгээрээ амжилттай явах юм бол тэр бол миний хамгийн том хүсэл мөрөөдөл зорилго гэж боддог шүү дээ. Вау. Тэгээд ямар ч зүйлд хүн хүсэж мөрөөдөөд тэрнийхээ төлөө тууштай явбал заавал хүрдэг байгаа. Тэгээд найздаа мөрөөдөлтөд үнэж байгаарай, тууштай байгаарай. Тэгээд ирээдүйд Монголоос Оскар авсан цор ганц нэгэн болоорой гэж хэлмээр байна. Баярлалаа. За. Анх ингээд жүжигчнийхээ одоо академид орё гэхэд чамд хэн нэг нь нөлөөлж ийсэн үү? Эсвэл цэвэр өөрөө шийдээд за би ер нь ийшээгээл орох хэрэгтэй юм байна гэж бодож орж ийсэн үү? Миний хувьд бол нэлээд удаан бодсон. Би зүгээр л би анх бол баа байхдаа нэвтрүүлэгч болно гэж их боддог байсан. Би нэвтрүүлэгч камерны ард суугаад юм ярьж байна. Одоо мэдээ уншиж байна гэж айгүй хөргөө төсөөлдөг байсан. Тэгээд ирсэн чинь арай өөрчлөгдөд ирсэн. 8-9 дугаар ангиас ингээд жүжиглэх талдаа кино үзээд бүр яад чинь тэр хүний оронд байсан бол би ингэж жүжиглэх байсан болов энэ талаас нь өөрийгөө харуулах байсан болов гэж айгүй жүжиглэх тал руугаа илүү ингээд түлхүү миний ингээд сэтгэл зүрх ингээд
тэрнлөө тэмүүлээдсэн. Тэгээд би ингэж сургалт хайж эхэлсэн л дээ. Тэгээд олон нэг 3 4 продакшн мэдээж байсан. Тэрнээс сценарист кино акт юм байна. Илүү ингэж яад ч юм гээд нэг татаад байдаг шээ. Нэг сорон шиг татаад байдаг шээ. Ингээд нэг сэтгэлд ойрхон санагдаадсан. Би ийшээ л орчих юм бол би энд ороод хичээх юм бол ингэж сайхан болох юм шиг байна гэд. Сценарист кино акт юм байна. Илүү ингэж сорон шиг татаад нөлөөлөдсөн болохоор би энэ актемиг сонгосон. Өөр актемууд мэдээж байсан. Тэгсэн ч гэсэн сценарист илүү халуун дулаан уур амьсгалтай юм шиг санагдаж болсон байна. Ер нь бол өөрөө яг шийдээл тэгэл орж исэн юм тий. Мэдээж өөрөө шийдсэн. За. Мэдээж одоо минь цаг минут явахын хэрээр асуулт маань ч гэсэн араасаа явж ин тэгээд энэ асуулт бол маш юм үнцэнтэй асуулт гэж би хувьдаа бодож одоо асуусан байгаа. Тэгээд амжилттай хүмүүсээр түшиж тулж идэг нэг дэмждэг хүн байдаг шүү дээ. Марлагийн үед тийм хүн байдаг уу? Байвал баялсан талхснаа илэрхийлээд ямар вэ? Магадгүй чиний бичлэгийг одоо үзэх бах. Хоёр жил одоо би сценарист кинохтын яваад жил хагас болж байгаа. Мэдээж тэр хугацаанд маш олон шатыг ингэж давж гарсан байгаа. Дахин хэрээр ингэж амжилт бас их дагуулж ирсэн. Би энэ нэг саяхан 10 сард ч үлээ шилдэг багийн том аваад баярлаад байжсэн чинь ардаас нь ингээл шилдэг сурагч гэл ингээл өргөмжлөл яваад байгаа. Тийх болгонд ингээд цаана нь ягаад ч юм миний артал надад нэг төшөөж тулж исэн хэдэн найзууд байдаг. Одоо чи манай ангиас гээд чи мэдж байгаа да манай хүслэн болорч ингээл аюу хөөрхөн охтууд мэдээж. Тийм үргэлж намайг дэмжижсэн. Манай ангийнхан бүр байнга намайг дэмжижсэн. Өөстэй амжилт би найзаараа бахарх чинь юм уу. Тэгээд манай кино академийн арт намайг анх орж ирэхээс хойш ингээл байнга намайг дэмжиж, намайг урамшуулж исэн. Манай нэг Хозука гэдэг нэг байгаа. Халука гэдэг байгаа. Тамира гэдэг нэг байгаа. Ингээд маш олон чи явах хэрэг ингээд тийм хүрээлэл ингээд хүрээлэл ингээд томроод тэг тусмаа ингээд миний артлал ингээд маш олон хүмүүс зогсдог болсон ингээд намайг дэмждэг. Тэгээд аягүй их баярлалтай тэр хүмүүстэй. За тэр болгон хүмүүс маань миний энэ бичлэгийг үзэх, Марлагийнхаа бичлэгийг үзэх болов гэж бодож байна. Тийм. Юу болох вэ? Дэмждэг. Тэгээд заавал сансандаа хүрнэ гэдэг. Энэ талаар марлмаа маань юу гэж боддог вэ? Нөө шантрахгүй одоо бас өөр хүмүүсээс шалтгаалаад одоо жишээлхэд намайг анх орж ирж байхад орж ирсэн хүүхдүүд одоо баг байхгүй, бүгдээрээ байхгүй. Дундаас нэг асуудал гарсан ч юм уу, шантарсан ч юм уу, за энэ болохгүй байна гэж болсон ч юм уу, өөр юм сонирхоор болсон ч юм уу. Айгүй олон хүмүүс ингээд дундаас нь гарч исэн. Тэгээд одоо ингээд харахад би баг нэг анх намайг орж ирэхэд үлдсэн хүмүүс нэг 5 6 хонж байгаа ч юм уу. Тиймхэн маш олон шалгуурыг давж гараад тэрэнд нь ингэж үлдсэн хүмүүс бол цаашаа илүү их явах юм шиг санагддаг. Тэгээд тууштай байна гэдэг чинь хүн хамгийн том давуу дан чанар гэж боддог. Тэгээд ямар ч юмд тууштай байсан тэр хүн нь заавал нэг амжилт дагуулдаг. Нэг үр дүн ч юм уу дагуулдаг. Чи тууштай байх юм бол чандрахгүй байх юм бол нэг юм ингээд үзүүрээс нь барайл авдаг. Тэгэхгүй би нэг лөө ингэж түтгээд юу хождیں۔ Ингээд нэг ял уулгаж юм хийх юм бол тэр өстө бүтэхгүй. Улам ингэж стресстэй чалалтай байдаг. Тэгэхгүй би энийг ингэж улам кайфарч дурлаж хийх юм бол нэг юм үзүүрээс нь ингэж татаал авдаг. Шантрахгүй байх хэрэгтэй. Чи тууштай байх хэрэгтэй. Тууштай байсныхаа эцэст нэг юм үзүүрээс татаад авдаг. Нэг шинэ хаалгыг нээгээд авдаг. Тийм болохоор маш олон хаалгын дунд зогсож нэг хаалгын жолтгой татаад авах хэрэгтэй. Тийм болохоор тууштай, амжилттай, сайхан амьдрах хэрэгтэй. Энэ удаагийн дугаар маань одоо тийм маш олон тийм ухаарах зүйл ихтэй, одоо марлагаасаа ойлгох зүйл ихтэй тийм дугаар болж байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн нэг сонирхолтой асуулт байна л да. Түрүү хэлсэнчлэн шантрах үе зөндөө гарч исэн гэдэг чинь тэгээд нөгөө нэг анх ороход чинь байсан хүмүүс нь одоо байхгүй гэдэг ч юм уу те. Марламад яг тийм яг бодогдчихсэн үү? Яа энэ ямар хэцүү би гардаг ч юм бэлүү гэсэн тийм. Гарлгүй яах вэ? Баг хүн болгон гарна. Чи ч ороод ирсэн мөр айгүй хэцүү юм дээ. Мэдээж
асуудлууд их байдаг. Өө гардаг ч юм уу. Болохгүй юм шиг байна уу гэх ингэж дотроо ингэж өөр дотор байгаа марлаа ингэж аягүй өгүүлээд идэг. Ингэж бүр өөртөө ингэж би чадахгүй мэн, угаасаа болохгүй мэн. Угаасаа гарахгүй л болохгүй мэн. Энэ угаасаа надад тохирохгүй мэн ч юм уу. Тийм их ингэж доторх хүний өгүүлээд идэг. Тэгэхгүй арай өөр өнцгөөс хараад ирэнгүүт өөр талаас нь хараад ирэхгүй би энэгээр чинь нэг юм сураад авчлаа шүү дээ. Энэгээр чинь энийг ингэж чараад авчлаа шүү дээ. Би энэ хатуугаар ийм юм ойлгож авлаа шүү дээ гэж өөр өнцгөөс хараад ирэх юм бол бас дэжгүй гэж боддог. Гэхдээ нэг уйлал өнгөрөн, нэг уйлахад сэтгэл санаа ингээл зэрэгэл ирнэ. Тэгээ нэг хэд уйлал энийг л ирнэ. Жохон уйлж байгаа л тэгэл энийг л ирнэ. Өөх гэж ингэ тайвширдаг ч юм уу. Бас уйлах чинь бас хүнд их сайн техник угаацаа гадагшлуулж байна л гэсэн үг. Тийм үү? Яана. Тийм. Би ч одоо ойлаад тийм юм хэ тий. Одоо юу яд штэ. Одоо дэлхийд Монголд ч юм уу амиа оролтоороо хөвгүүд илүү ингэж давмгаалдаг гэсэн баггүй юу? Тэгсэн чинь одоо эмэгтэйчүүд чинь хөвгүүд үстэй уйлахгүй байх хэвээр хөвгүүд юугаар мэддэг хөвгүүд зөрөгтэй байх хэвээр хөвгүүд хаттай байх хэвээр уйлахгүй байх хэвээр гэдэг. Тэгээд тэр хөвгүүд чинь тэгэж хэмиг ингэж дотор ингэ хадгалтай хараад бүр сэтгэл байгаад амиа оролдог юм шиг байлаа. Тэгэхгүй эрэгтэйчүүд хөвгүүд ч гэсэн яа уйлж болохгүй гэж сэтгэлээрээ ингэ хүмүүстэй юм яриад тийм адилхан л юм баггүй юу? За. За ингээд марлмаа маань өсөр үеийнхэндээ болон нэг хүүхдэд за магадгүй маш олон хүүхдүүдэд тийм тус хүргэх үг хэлээч. Тэгээд энэ удаагийн бичлэгийг өндөрлөе. За тэгээд өсвөр насныхан маань одооноос ингээд чадах юмаа хүсэж байгаа юмаа олсон байх хэрэгтэй. Чи сургууль төгснөхийн дараа хэдхэн сар бодоод явах юм бол чи буруу юмыг сонгоод тэгээд хохирч магадгүй. Яагаад гэвэл чи мэрэгчлээ сонгоход одоо насан туршдаа каферч хийх мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Тэгэхгүй нэг дургу өөр хүний чи юм бол ийм юм бол гэд тэрийг нь болчдөг. Гэсэн чинь тэрэндээ үнэхээр дургу аа дундаас нь хаяад цаг хугацаагаар хохирч магадгүй. Тийм болохоор эртнээс хийж чадах юм аа. Би юу болвол гэрүү? Би яавал илүү жаргалтай байх вэ? Яавал манай гэр бүлийнхэн бас жаргалтай байх вэ гэдгийг эртнээс бодоод эртнээс хийх зүйлээ олоод мэдчих юм бол чи илүү амар цаашдаа амьдрал чинь илүү амар байх бах. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Тууштай, кайфтай амьдралаас илүү гоё зүйлийг хараад илүү сайхан өөр өнцгөөс харж гоё амьдрах юм бол амьдрал бол чинь сайхан гэдэг шиг амьдрал сайхан. Энэ болохоор жаргалтай амьдрахын тулд чи хичээх хэрэгтэй. Зүгээр ингээд өөр хүүхдүүд тэнцээ маш их зүйлийг хийж бүтээр явж хахад чи гэртээ ихтэйдэж болохгүй. Тийм болохоор хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй байна. За. Маш гоё ухаарлын үг тэгээд ойлгох зүйл ихтэй. Магадгүй одоо бид хоёрын үеийнхэн дунд тийм хүүхдөөс байхыг үгүйсэхгүй мэрэгчлээд бас хараахан сонгож чадаагүй. Дуртай зүйлээ бас хараахан олоогүй. Тийм хүүхдүүд бас байж магадгүй. Тийм хүүхдүүд марлмаа маань маш гоё тус хүргэх юм үг хэллээ. За ингээд өнөөдрийн маань хинтээ юу ярих сурлалын 5 дахь хэсэг маш тийм ухаарах зүйл ихтэй ийм нэгэн дугаар болж өндөрлөө. Ингээд миний энэ өчүүхэн суугт марлмаа маань оролцож үзэл бодлоо илэрхийлсэнд маш их баярлалаа. За тэгээд найздаас маш их баярлалаа. Анх ингээл YouTube channel нэгэлэхгүй нөө миний найз чи ямар зөрөгтэй би ингэж л алхам хийх хэрэгтэй штэ гэж ингээл найзгаа дэмжээл. Тэгээд намайг өрсөнд нь би бүр үнэхээр их баяртай байна. Найзтай хамт ярилцаа суухыг айгүй хүсчихлээ. Айгүй удаан хоолойг нь бас сонссонгүй мэдээж бичлэгнээс л харсан. Тийм болохоор ингээд найзтайгаа ярилцаа сууж яхад их баяртай байна. Цаашдаа ч гэсэн манай найз илүү амжилттай, илүү ингээд амжилт дагуулсан сайхан явна гэдэгт би итгэлтэй байгаа. Тийм болохоор чанд маш том амжилтыг хүсэж байна. Баярлалаа. Мөн марлмаадаа ч гэсэн манай суугийн үднээс бас ингээд миний бас өчөөхөн суугийн үднээс ингээд маш амжилтыг хүсье өрөөж байна. Тэгээ цаашдаа маш их олон уран бүтээл хийж тэгээд их орныхоо нэрийг дэлхийд гаргасан тийм мундаг жүжигчин болоорой гэж хүсмээр байна. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань хинтээ юу ярьж сурлын ээлжид нэгэн шин дугаар та
та бүхэндээ хүрлээ үзэгчтэй. Та бүхэнд таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баярлалаа. Дөлгөн Батар байлаа.